Аав чинь ямар хүн байсан бэ гэж надаас нэг хүн асуулаа. Мэддэгч мэддэггүй, таньдагч таньдаггүй юм шиг. Тохуурхсан асуултанд чинь би одоо хариулъя. Миний аав хүнд байх хамгийн доод зэгээс. Чиний мэдэхгүй хамгийн дээд зэгт нь мандаж явсан ёстой л хал үзэж халуунчул батгсан эр хүн байсан. Би ааваас сан хорвоод ирэх хамгийн сайхан үнэн гэдэг хайрыг мэдэрсэн хүн. Аавынхаа араас битгий байлаарай гэсэн ганцхан гуйлтыг биелүүлж аваа. Өөдгүй бас тэнэг хүн. Үргэлжилт тэргэд байх юм шиг санаж явж дээ аав. Уучлаарай. Таныхаа надад өгсөн шиг хайрыг хаанаас чайгаад ирээд сураад олсонгүй. Таныхаа үнэрийг хамгийн гэрэлтэй өглөөнөөс ч хамгийн харанхуй шөнөөс чайгаад олсонгүй. Ганцхан удаа сурам бүсээр нуруунд дундуураа хотойтол нэг сайхан ороолгуулах юмсан. Таныхаа гэрт ганцхан удаа нойроо хантал унтах юмсан. Нэг сайхан үнэрлүүлчихэд өглөөг нэг огтох юмсан. Та хүүдээ яагаад өвдсөн ч өвдөөгүй, ядарсан ч ядраагүй, өлсөн ч өлсөөгүй, ямар их ганцаардаж байснаа хэлээгүй юм. Магадгүй амьдрал надад өөрөөр заагаад өгчихнө гэж бодсон болохоор хэлээгүй юм уу? Надад хандаж сүүлийн удаа байсан. Гойлт нь аавынхаа араас битгий байлаарай хүн гэсэн. Ганцхан гуйлтыг нь биелүүлж аваа. Өөдгүй бас тэнэг.